Зя сайн байцгаана уу сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ 1982 оноос өнөө хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй зүүн хараагийн шорон хэрхэн үүсэж хөгжсөн тухай, мөн тухайн цаг үед ямар яргалал хэрхэн өрнөж, ялтнуудыг хэрхэн зовоож байсан, мөн тэр яргалал хэрхэн яаж нуран унсан бэ гэдгийг уншиж өргөхөөр бэлтгэлээ. Бичлэг хэлэхээс өмнө сонсогчид маань хэрв YouTube сувгаа subscribe хийгээвэл subscribe хийгээд мөн лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсье. Таны дарсан лайк, бичсэн комент бүхэн бид бүхэнд дараагийн бичлэгийг оруулахад улам их уран болж, бас бид бүхэн олоолаа болоход маш их тусдын болж байдаг шүү. Нэр манай сувгийг сонсдог хүмүүсийн 89.9 нь манай сувгийг subscribe хийгээгүй гэсэн мэдээлэл гарч ирж байсан. Тиймээс сонсогчид маань subscribe хийгээд улам олоолаа болцгоё гэж хүсмээр байна. Ингээд олон таван үггүй бүгдээрээ бичлэг рүүгээ хамт орцгоё. Зүүн хараагийн чангаас өгүүлэх нь. 1982 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор зүүн хараагийн шорон чанга дэглэмтэй хорих болж анхны хоригдлуудыг Майнтын чангаас авч ирсэн юм билээ. Анх зүүн хараагийн шоронг 1937 онд лам нарын хураагдсан хөрөнгөөр байгуулж хоригдлуудыг мод банзлах ажлаар хангаж байсан түүхтэй. Майнтын хорих ангиас 3-аас дээш жилдээ хүнд гарууд ажигдан ирсэн бөгөөд Шараажа хожид хошууч Димбрэл хараагийн шоронгийн харуул хамгаалалд эрхэлсэн орлогчоор ажиллаж байлаа. 1000 гаруй хоригдол цуглаж, гөлөөн цэрэн дундаг танигаан Димбрэл, банзрагчин Чинбат, гоох даваа сүрэн цэвлийн Ваанчигжамба, шулах сандаг өндгөөгийн хүрлээс сохор өнөөс хэрэн чимэд орос толгой чөöжил сүрэн, Бацаан Төмөр Баатар 120 мянгатын гуус цогоо, Гүрүв болдоо Кодогийн инх хоёр, инхвад 220 Бямбром, Чулууны од хүү Ардын багш лавг сүрэн, Баасны хар лавга 40 мянгатын мангарын ариун болд, дарахны салаа толгойд зогцайхан, алдарт шивэг хочид буян дэлгэр, хазхар Ёндан, Шарвын бор хүү Ков инх төвшин, Улаанбаатар хотын дарга Итгэл, Мангаш дарахны хорвоо Үлзий Баатар, Төмөр замын Шаринхвад Гахай Үлзий хишиг, Бадмын Чулуун Баатар 120 мянгатын Томдог бат болд, Тообо алтан тулга, Овсын хар тулга гээд хаалх даяар алдартай Улаанбаатаршингийн болоод нэн шинэ үеийн гэгдэх 1950-с 2000 оны хулгарууд зүүн хараагийн босхоор алхаад гарсан юм. Эдгээр нөхөд зүүн хараагийн чанга хэмээх шоронгийн түүхийг бүтээсэн билээ. Нэн шинэ болоод 1950-с 2009 оны эрт цагийн хулгаруудын талаар дараагийн бичлэгтээ уншиж хүргэх бодол надад байна. 1982 онд генерал Содном өөрийн биеэр шинээр байгуулагдсан чангагийн хоригтой танилцж, хоригдлуудаа инхри хайрт нам дөрөв бодож сайн ажиллаарай. Ажлын хоногт гар татахгүй. Монгол улсад соцнигмиг бүтээн босгоход та бүхний гар бие оролцоо их хэрэгтэй. Хамгийн гол нь төлөвлөгөө нормоо давуулан биелүүлцгээе хэмээн суржин үрээсэн нь хорихын ажилчдын хүн яргалах сэдлийг өгсөн юм. 3 ээлжээр битүү зан ур савсуулан мод хөрөөдөх, буулгах, заахлах, банзлах ажил хийлэгдэг байлаа. Дөнгөж 8 дугаар анги төгссөн зүүн хараагийн хүүхдүүдээр хянагч хийлгэж, төрийн нэрээр хүн яргалуулах их хаян явагдаж эхэлсэн юм. Тэдгээрийн нэг бол Эйхогийн Гамба хэмээх залуу, харуулын баг дарга болсон юм. Эйхогийн Гамба өөрийн багийг дөргөө ээлж хэмээн нэр хийдэн засаг төрөөс тавьж өгсөн суман хар хэмээх тороосон голтой борохоогоор эрхэндээ байгаа хоригдлуудыг балбаж ихэлсэн цус түүх эндээс ихтэй юм. Ялтнууд ажилд гарахдаа ордог хайлган дээр Эйхогийн Гамба тэргүүдийн хуйгууд Германы хорихын гестапийн яригчид шиг игнэн зогсдог байлаа. Хулгайч бүхний яс хавталцаж харц буулган дөгтөгсөн. Тэр үеийн хулгарууд зовлон дайрахад итгэл хазайвал жаргал үзэхгүй сэтгэл хөрнөө гэсэн шүлэг гар дээр шивнэ. Яригчин хуйгууд үсэг болгоны тоохор борохотно. Зөрчил гаргасан хулгар болон жижүүрийн байр руу явж байхдаа олон хянагч байхгүй байгаасай гэж залбирна. Учир нь юу вэ гэвээс жижүүрийн өрөөнд байгаа хянагч бүр 5 борохотно. Бүр цэцэрлэгийн хүүхэд жихэр булаалдаж байгаа мэт хүн дашуурдах гэж булаалтан зүтгэдэг байлаа. Ийм нэг ярагчин сэтгэхүйтэй хянагчд нэг хэрсэн хүчтэй оруулах вэ гэж мөрөгцөн. Хүний арьс өмөрч цус шүүрхийг хараад их хэд хөгжин баясдаг байлаа. Мөн хоригдлуудыг удаан хугацаагаар хөл дээр нь нохой суултаар суулгана. Хөл дээр удаан суугаад чилж мэдээгүй болоод унахад дахиад л борохотно. Олон цагаар зугаалга нэрийн дор гүйлгэх,
дуулуулах гээд 9 шидийн тамлал бодож олдог байлаа. Хүнд ажилд өдөржингөө мал шиг зүтгэх хоригдлуудын ам цангана. Энэ ам цангалт хянагч нарын бас нэг дэглэлтийн хэлбэр байлаа. Галтогооноос цай хулгайлах их аян өрнөн. Варены шилтэй цайг салтаандаа хийгээд гарах гэж оролдоно. Энийг бууны нохтын тусламжтайгаар мэдсэн хоёуг шилийг нь ханг ушиглана. Мөн хоригдлууд гялгар уутанд цай хийгээд нуруундаа уйдаг байлаа. Энэ бол нэлээд шалгарсан арга байсан бөгөөд сүүлдээ хоёугууд мэдэж нарийнхан төмөр удсаар нуруулуун хатгаж асгаад дараа нь бороо хотдог байлаа. Зөрчлийн акт бичиж дэглэм дээшлүүлэх ажиллагааг идэвхжүүлнэ. Хоригдлыг хоригдлоор нь дарамтлуулах ажиллагааг шар ажээ буюу хошууч дэмбэрэл зохион байгуулсан юм. 30 хоригдол дунд нэг бригадын дарга гэсэн албан тушаал бий болгосон. Бригадын даргаас гадна байрны дарга, отрядын дарга, ерөнхий журам, ерөнхий зөвлөл гэх мэт албан тушаалууд ч бас бий. Ийм албан тушаал томилогдсон хоригдол бусдыгаа дээрлэх, зодох эрхийг төрөөс авдаг байлаа. Шар ажаа өөрөө хоригдол бүрийг зодоод явах нь зөвхөмжгүүд бол Дорногов аймгийн хар ят цэргийн дарга байж байгаад хүн амны хэрэг үүдүүлсэн хар Игор гэдэг 10 жилийн хөрх ялтай хоригдлыг ерөнхий зөвлөл хэмээн албан тушаал тавьсан юм. Ихэнх ерөнхий зөвлөлүүд хоригдол талдаа ажилдаг байсан бол Игор засан талдаа ажилдаг хүн яргалдаг нэгэн байв. Игорийг хоригдол сайн яргалвал хугацаанаас нь өмнө суллана гэсэн байжээ. Харин шар ажаагийн хувьд зүүн хараагийн шорон тэр аяараа мөнгө болон харагдаж байсан юм билээ. Тийм ч учраас Игороор дамжуулан мөнгө хийх санаа төржээ. Тэгээд тэргүүний хүн үжигч ялдан хоригдлуудын онцгой зөвлөлийн гишүүн гэсэн алдар нэрийг хайрлаж эхэлсэн. Энэ цол тэмдэг бүлэглэлд багтаагүй хоригдол ажлын мал болж алуурын бай болдог байлаа. Ар гэрээсээ ч эргэл тойролд авч чадахгүй хүрдэг байв. Нэг удаагийн эргэлтээр 5 кг-аас дээш хүнсний зүйл авах эрхгүй. Хоногоос илүү уулзуулахгүй. Мөнгө төгрөг биедээ авч явахгүй. Зөвлөл тэргүүтээ хоригдлууд хар, амьтайгаа хоригдлууд хар хөх. Нинжанууд улаан өнгийн дээл өмснө. Харин шар ажаа, хар Игор хоёрын ивэлд орсон хоригдолд дээрх дүрм журм үнэхээр үйлчлэхгүй. Ивэлд орсон хоригдолд тусгай хоолоо идэж, бандаа тэврээ идэл хэвтэн. Ивэлд орохын тулд гонг буюу мөнгө хэрэгтэй. Тэр үеийн ханшаар бол 200-аас 400 төгрөг хэрэгтэй. Доо тал нь 100 төгрөг. Энэ мөнгө хар Игороор дамжаад шар ажаагийн хармаанд жихэлдэн орно. Зөвлөл журам болсон хоригдол болгон сар бүр даатур төлнө. Цалингаас гадуур хорлог гэж энийг хэлдэг байх. Шар ажаа энэнд сэтгэл хансангүй. Өөрийн цэргүүдээр нэг ширхэг нормын талах 2 төгрөг. 8% худсаа буюу цойвон 25 төгрөг. 1 кг сахар 10 төгрөгөөр дамлуулан зардаг байлаа. Шар ажаа маш нууц төвшөнд байх бөгөөд зөвхөн хар Игор тойлхардсан. Зүүн хараагийн шоронд дарамт, шахалт гаарч засангийн ивэлд орсон хулгайч нар бусдыгаа яргалан даржлаач мөнгө төгрөг олохын тулд юу ч хийхээс буцахгүй байлаа. Энэ байдлын тухай онцгой хэрэг хариуцсан прокурор Ил Отгонбаяр өнөр авсан байлаа. Тэрбээр сурсан цангаараа гөх хожид Маадагийн Бацүх гэдэг хоригдлыг ганц удаагаас бэлдэн зүүн хараагийн шоронгууд илгээлээ. Мэдээлэгч очингууд таал хорхийн галтгоонд тоогооч болжээ. Насаараа шорон сууж байгаа хулгайч нарт олддоггүй ажил байж л дээ. Тусгай даалгавар авсан Бацүх шар ажаа Игор тэргүүтээ хоригдлуудын тухай мэдээлэл шаргуй цуглуулж байлаа. 1000 гаруй хулгайчийн хармааг өдөр болгон зэгсэрж байгаа судлаар аль хэдийн орсон байлаа. Хэрвээ тэр мэдэгдэх юм бол нүд ирэмхийн зур бодой хөдлүүлэх байсан юм. Прокурор Ил Отгонбаярын ганц гайхамшигтай гавь явал төрийн нэр барьж ялтан зоддог хоёгуудыг номхруулж чадсан явдал юм. Энэхүү мөнгөний машин өдөр шинэгүй ажиллаж байх үед буюу 1987 онд Майнтаас хадны харах очид хоригдол хар Игорийн онт улсад хурж иржээ. 70 нөхөөс болсон дээлтэй 60 гарсан цаатан өвгөн байлаа. Хөвсгөл амигтай хүн амны хэрэг үйлдсэн өвгөн байв. Майнтын хориход өөрийг нь гоочилсан эмч хүүхнийг жилийн нэгийг гаргаж жалгын нэг хаяарай гэж хараасан юм санж. Гэтэл тэр эмч хүүхэн жилдээ 2 шахам жирэмслээд хүүхдэн зулбдаг байснаа хадны хартай холбон ирдгээс үүдэн зүүн хараагийн хорих руу илгээж бөөгийн хараал чадганаас холдсон байлаа.
Хадны хар аялагтай хэлээр ярьж талхаа усанд буцалгаж уудаг жир биш өвгөн байв. Харин өөрийгөө хар цэргийн хаан гэж ойлгодог хар игэр хадны харыг байн шоглож энэ муу эсэргүү өвгний ясыг бариулна гэдэг байлаа. Өвгөн би жар гарсан хэдийж хар игэрээс лав төрүүлж өгөхгүй. Энэ дарангуйлагчийн илгээрээ бүүжиж өгөхийг харна гэж харна. Хачин сонин хэлээр энэ үед мэдээллэгч гөх хожид бад зүх бүх баримтай прокурор Отхон баярт өгч амжлаа. Шар ажаа буюу хошууч Дэмбэрэл ганц удгийн тийш маршлав. Харин хар игэрийн бие гинэд муудаж хорхийн эмнэлэгт хэвтжээ. Тэрний хэвдсэн өрөөний цонхоор хадны хар хожид өвгөн байн харна. Өвгөн инэмсэглэж байхад хар игэр гэдэг хоригдол илгээрээ буулжин нас баржээ. Хадны хар нэгэн илгэн ууд барин явах болсон бөгөөд нөгөө муу дарангуйлагчийн ман сүнс байгаамаа би бариад авсан гэдэг шүдгүй ямаа тулдал инехэд явдаг болсон байна. Хөрөн дуу хэрийн дуунаас өөр юм сонсогдохгүй зүүн харагийн шоронгоор асар их мөнгө олсон хошууж Дэмбэрэл 6 жилийн ял авч Багнуурын шоронд ажигдан очиод мод саалагч болсон түүхтэй билээ. Прокурор Эл Отхон баяр зүүн харагийн шоронд томоохон шалгалт оруулсны буйнаар суман хар хэмээх бороохойг хориглосон юм. Хар игэрийн вантуулсан нуран унсны дараа улсын начин нэгдэл хоригдлуудын дэмжлэгтэйгээр зөвлөл болж хулгайч нарын нурууг багжуулав амас хийлгсэн юм. Тэрбээр хоригдлуудынхаа талд зогсдог хулгар байсан бөгөөд 13 жилийг хар гэрт өнгөрөөгөөгүй бол улсын заан хэмээх цолд ойрхон байсан гэж дархан аврага баян мөнхгүй нэгэнтээ өгүүлсэн юм билээ. Мөн Монгол улсын авраг Хадбаатар улсын начин Мингэд хэмээх цэрэн даш нарын бүхийн сорволсон гэрчүүд зүүн харагийн шоронд ял идэлж байжээ. Олон тооны боловсрал байхтай ярагчин хянагчид хүн амны хэрэгээр шоронгийн хайлах дадсан түүхтэй. Ер нь хулгайч нарын үйл тамиг үзэж байсан Эйхогийн Ганбаатаргүйтэй хянагчид эргээд шорондоо ордог учир жанцантай байжээ. Олон чон алсан хүн чонондоо бариулгийн учир ийм ач. Засанд дандаа хүний адгууд байдаг гэвэл бас том эндүрэл. Сайхан сэтгэлтэй хүнээр хүн хийдэг. Засангийн дарга ажилчид цөөнгүй байсан. Тэднээс дурд болоод зүүн хараа өндөр хааны шоронд ажиллаж байсан дэд хурандаа дэ амгалан авдрантад ажиллаж байсан дэд хурандаа Ганболд тооцоогны чангад ажиллаж байгаа инх төвшингээд сай дарга нар олон бий. Байсан гэж байгаагийн учир гэвэл зарим нь бурхан болж зарим нь хаа нэгтээ ажилдаг гэнэлээ. Овгор хянагч даваа дөржийг энэ дурдах нь зөв болов. Тэрнийг мангар улаан гэж хоригдлууд хочлоно. Хамгийн гол нь даваа дөрж ядарсан хоригдолд сайн задарсанд нь чангардаг нэгэн байлаа. Ямар санд Гамбар Гамбагийн ганган улаан гайгүй хулгаруудын эрлэг улаан хэмээн хойжилдог байх уу? Хар игэр тэргүүтэй хулгайчуудыг жинхэнэ жижигрүүлдэг гар байлаа. Тэрбээр та нар адилхан л хоригдлууд нэгнээсээ илүү эрх мэдэл эдлээд нэгнийгээ дарамтлаад байхгүй шүү гэдэл ханхалцдаг нэгэн байв. Зүүн хараа өдөр шөнөгүй мод зүсэж банц хийн. Нэг удаа мөнх баяр гэдэг хоригдол өрөөндөө хэвдэж байлаа. Даваа дөрж тэрний бие тааруу байгааг хараад л мэдэж. Хөөе, би чинь яагав вэ? Царайч нэг л биш байна гэхэд мөнх баяр өчигдөр банц зүсэж байтал ээлжийн мастер пөрөв дөрж ажиллаар шахаж яарч байгаад хөрөөнд гидсээ харвуулсан. Гэтэл пөрөв дөрж битгий баашлаад бай. Банц хурдан захлахгүй бол чин сахилахад хийнэ гэж загнаад ангийн баг эмч чулуунд үзүүлсэн чинь муу ялтан битгий баашлаад бай. Нэг муу холдос гэдэс рүү чин зохиол үздэг хэмээн загнасан. Тэгээд байрандаа ирээд хэвдсэн чинь хянагчд орж ирээд тоонд суусангүй гэж бороо хотлоо. Парны халуун ус уусан чинь огиулаад гаргачихлаа гэсэн байна. Мангар улаан хожид ирээ. Энэ залуу хэдийгээр ялтанч гэлээ Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон амьд явах хэрэгтэй хүн шүү дээ. Хорихын ажилтнууд өөрсдийгөө юу гэж бодоод байгаа юм бэ? Энэ хоригдлууд байгыг бол ингэж галзуурах гэж юу гэдэг мөнх хоёрыг тэврээд гарсан байна. Тэгээд дэслэгч цолтой эмч Дэлгэрмаагийн өрөөнд орон энэ залуугийн бие нэг л зөөвөртэй байна. Хугацаа алдаж байх шиг байна. Ингэж хэвдэх бааштай нэгэн биш. Хүний амнаас үнтэй банз гэж байхгүй гэсэн байна. Эмч үзээд гэдсэн дотроо дасарсан болохыг хэлсэн байна. Мангар улаан хожид хянагч даваа дөрж дарга нартайгаа уулзсан хоригдлыг зүүн харагийн эмнэлэгт хэвтүүлэх зөвшөөрөл аваад за мөнх хоёроо дистгийн шүүгээд үүрээд гарчээ. Оройхон хэрд мангар улаан гунигтай орж ирээд хоригдлуудаа тойруулан суулгаад. За залуусаа сонсож бай.
Мөн хоёр маань нарны эмнэлэгт очиод шууд хагалгаанд орох боллоо. Би өргөөд орон дээр тавих гэтэл мөн хоёр зүгээрээ дарга. Би удахгүй идгээд эмнэлгээс гарна гэд хагалгааны орон дээр өөрөө гарсан юм. Тэгээд мистацл хийсэн эмч мөн хоёрын дэсвэр дэвчээрийг үнэхээр магтаж байсан. Эмч бидэнд хэлэхдээ үнэхээр Паул Горчагийн шиг дэвчээртэй залуу юм. Гэдсэн дотроо хэд хэдэн газар хагараад өтгөн шингэнтэйгээ холилчихсан байлаа. Бид чадлынхаа хэрээр оёсон ч цусыг алдаад гидсэн өмхөрч гисэн болохоор мистаслаа даасангүй. Мистасл хийж байхад ганц жио гэсэнгүү дээ. Ийм болчход ажил хийгээд явж байсан дэсвэр дэвчээрийг нь ихэд үнэлж байсныг дурсаад талигаач маань сарын өмнө банзанд харвуулаад гидсэн дасраад сая дахин харвуулаад сэтэрсэн юм билээ. Сарын өмнө хамт ажил хийж байсан хоригдолдоо амнаас эвгүй үнэр үнэртэд байдаг боллоо гэж ярьсан гэдэг. Гэдэс дотор нь задарсан байсан хэрэг. Ийм л жинхэнэ эр хүний алдлаа да бидэгт. Хойдгийнх нь буянга гайгүй хийж гэмсэн. Та нар минь бие бодож яваарай гэж. Мангар улаан хожид даваад орж гэдэг ийм л нэгэн гүдэсгэн албан хаагч ядарсан хоригдлын төлөө засантай гаж зөрчилдөг нэгэн байлаа. Хоригдол ялтан гэхээр нохой гахаанаас дор үздэг төрийн нэр зөөсөн яргачдын гартаа 1980-аас 2000 он хүртэл 300 гаруй залуус амиа алдсан гэсэн нууц тоо байдаг юм билээ. Ээж аавынхаа өврөөс гараагүй шахуу ээж арх хуугаад хүлчүүрч яваад залуус дүүнэр минь. Зөв сэтгэлтэй зөөлөн аялахтай л явахгүй бол зүүн хараагийн хориг бидгийг хэл өөр маш олон хориход та нарыг хүлээж байгаа шүү. Зүүн хараагийн чангаас өгүүлэх нь. Энэ хүрээд өнөөдрийн та бүхэндээ бэлтгэж хүргэж байгаа бичлэг манд төгсөж байна. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Сонсогчдоосоо дахин хүсэхэд YouTube сувгаар subscribe хийгээгүй бол subscribe хийгээд мөн бичлэг дээрээ лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсье. Мөн манай сувагт бодит дэмжлэг үзүүлэхийг хүсвэл Super Thanks маань ажиллаад ихэлсэн байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая. Түр баяртай.